Газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ эрх шилжүүлэгч тал нь газрын удирдлагын нэгдсэн систем болох газар зэг гүйцэтгэх хэмээн цахим системээр дамжуулан нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсгээр аль боломжтой хувилбараар нь нэвтрэн орно. Нэвтрэхэд татгалзах, зөвшөөрөх сонголт гарч ирэх ба зөвшөөрөхийг дарснаар нэвтрэх эрхийн төрлөө сонгож зочлох товчийг дарна. Цахим хүсэлт цэсний хүсэлт дэлгэх хэсгийг сонгоход өөрийн газар дээр хүсэлт дэлгээх цонх гарч ирнэ. Тухайн цонхон дээр дарж хүсэлт дэлгээх нэг талбараа сонгоно. Нэг талбараа сонгож хүсэлт дэлгээх үйлдэлийг идэвхжүүлснээр хүсэлт өгөх жагсаалт гарч ирнэ. Жагсаалтаас газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх төрлийг сонгоно. Эрх шилжүүлэх өргөдлийн төрөл рүү ороход нотрицын цахим системээс нотричоор баталгаажуулсан гэрээг автоматар хүлээн авч гэрээг харах боломжтой. Гэрээний үн хэсэгт нотрицын гэрээн дээр тавигдсан үн харагдах ба үн төлбөргүй шилжүүлсэн бол тэг гэж харагдана. Хэрвээ хасагдах зардал байгаа бол садан төрлийг харилцан хамааралтай бол хөгжлийн бэрхшээлтэй бол 3 сонголтоос хамаарах хэсгийг сонгож холбогдох мэдээллүүдийг бөглөнө. Үүний дараа эрх шилжүүлэгчийн утасны дугаар, имэйл хаягийг оруулан илгээх товчийг дарна. Илгээх товчийг дарснаар таны газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтийг хүлээн авлаа гэж гарч ирэх ба эрх шилжүүлэгчийн өргөдөл үүснэ. Эрх шилжүүлэгч тал хүсэлт гаргасны дараагаар эрх хүлээн авагч тал мөн газар зэг гүйцэтгэх хэмээн цахим системээр дамжуулан хүсэлт гаргана. Хүсэлт гаргахдаа нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсгээр аль боломжтой хувилбараар нэвтрэн орно. Нэвтрэхэд татгалзах, зөвшөөрөх сонголт гарч ирэх ба зөвшөөрөхийг дарснаар нэвтрэх эрхийн төрлөө сонгож зочлох товчийг дарна. Зочлох товчийг даран ороход эрх шилжүүлэн авах хүсэлт дэлгээнүү цонх гарч ирнэ. Хүсэлт дэлгээх товчийг дарснаар уг эрхийн гэрчлэгийг шилжүүлэн авснаар үүсэх бүрэн хүлээн зөвшөөрөлт байгаа талаар цонх гарч ирэх ба тухайн цонхыг идэвхжүүлэн тайлбар хэсэгт дэлгэрэнгүй тайлбарыг бичиж илгээх товчийг дарна. Илгээх товчийг дарснаар хүсэлт амжилттай илгээглээ цонх гарч ирнэ. Ойлголоо товчийг дарснаар газар эзэмших эрхийн гэрчлэгийг шилжүүлэн авах тухай хүсэлт өргөдөл үүснэ. Ингэснээр газрын эрх шилжүүлсний орлогын албан татварыг системээс автоматар тооцоолж татварын нэхэмжлийг үүсгэн купэ ашиглан цахимаар шууд төлөх боломжтой.